бид нар ерөнхийлөгчийн чимшиг, парламентын чимшиг ийм одоо засаглалтаа улс шүү дээ ер нь бол. Ард түмний сонгогддог ерөнхийлөгчтэй мөрийн хөтөлбөр төвшүүлдэг. Би нэг 2019 онд ярьж лээс. За парламент засгийн газар томилдог бас мөрийн хөтөлбөртэй. За ингээд хоорондоо одоо нөгөө ажил үргийнх нь хуваарууд давхцах. За ингээд буруу зүрх ойлголт төрөх ийм зүйлүүд бол байна. Энийг бид нар парламентын засаглалтаа бол нэг талд нь гаргах хэрэгтэй. Ерөнхийлөгчийг цаашдаа парламентаа сонгодог байх нь зөв. Энийг би байнга л илэрхийлж ярьсан. Тийм учраас энэ асуудлыг одоо бас олон талаас нь парламент яриад за ер нь энэ 27 за цаашдын сонгуул дээр бол одоо энэ агуулгыг нэлээд ярих нь зүйтэй. Хэрвээ парламентын засаглалтаа байггүй бол за өөгч биш болчирхаач биш байжснаас одоо энийг аль нэг талд нь гаргах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн засаглалыг бас одоо бүр буруу гэдэг байгаа зүйл байхгүй. Байдаг л зүйл. Энийг зүгээр нээлттэй одоо бүхэл ерөнхий сайдууд парламентын гишүүд ер нь яриад тэгээ одоо энийг аль нэг талд нь гаргахгүй бол нэг юм одоо замын голоор яваад байгаа юм шиг нэг ийм асуудлууд бүхэл одоо ерөнхийлөгч таарч байгаа, ерөнхий сайдч таарч байгаа ийм асуудал бол байгаа. Энийгээ тэгээд парламент бас илүү одоо ярьж илүү олон талаас нь шүүн хэлцэж аль нэг талд нь бол одоо гаргах нь бол энэ бол одоо ирээдүйд илүү их тийм чухал байх зүйл гэдэгтээ бол би одоо 100% санал нэг байдаг. Би хэлсэн шүү дээ 91 онд санал хураалт болцсон. Ерөнхийлөгчийн гэдэг дээр одоо 48%, парламентын гэдэг дээр 48%. Тэгээ санал тэмцээ зөвшөлдсөд зарим нэг чиг үүргүүдийг навьж давтуулаад ийдсэн. Тэгээд ийм асуудлууд бол байна. Энийг одоо бид нар тэгээд бас ил тод нээлттэй яриад мэтгэлцээд ингээд явах нь бол зүйтэй. За миний хувьд бол одоо хоёр том хөршийн донд байгаа Монгол улсын хувьд бол парламентын засаглалтаа байх нь бол зөв гэж боддог. Одоо төгөлдржүүлнэ гэдэг байгаа маань энэ л тэ. Одоо гишүүдэд бид нар өргөдөгчлөө олон намын төлөөлөлтөй болчлоо нэг алхам өмнө 2019 оны үндсэн хууль бол бас одоо энэ дээр юм том одоо саналууд бол хийсэн шүү дээ. Тэгээд энэ асуудлуудаа ингээд хийгээл дараагийн сонгуул дээр одоо намууд маань мэтгэлцээл ингээд явах нь бол зөвөл гэж бодож байгаа. Докторгүй байдал үүсвэл парламентын засаглал бол хүнд байдалд орно. Энийг одоо бас өнөөдөр би ерөнхий сайдын хувьд нуугаад явах уу? Хэлхэл хэрэгтэй шүү дээ. Хэлж яахгүй яасан бэ гэж одоо бас дараа нь асуудал үүснэ шүү тийм ээ. Тийм учраас болцочгүй үр дагаврыг урьдчилан сануулгах нь ерөнхий сайдын бас үүргээ. Тэмүүжин гишүүний зурсан бичиг бас жоох асуудал болсон. Энэ дээр засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан ийм асуудал үүссэн. За хэд хэдэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд яригдсан. За энэ дээр ган төмөр дарга, дорж чанд дарга бас надад байр суурь илэрхийлсэн. За миний хувьд бас зарчмын байр суурь илэрхийлсэн. За их хурлын даргач одоо оролцсон юм яриануд бол болсон бас. Тэгээд тэр тусгай хяналтын байнгын хороотой холбоотой ч бас тийм арга мас. За энэ нь бас нэг тийм буруу зүрх ойлголт бас их төрүүлсэн юм шиг байл. Тийм учраас цаашлаад энэ асуудалтай холбоотой бас юм янз бүрийн нөхцөл байдлууд бол одоо үүсч болцочгүй талаар над дээр хэд хэдэн одоо гишүүд орж ирж асуусан зүйлүүд бол байгаа. Ард нийтийн санал асуулгатай холбоотой асуудал, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал, ямар үзэл санаатай байгаа тухай асуус одоо энэ ч асуусан гишүүд нь ч бас сууж ах шиг байна. Тэгээ энэ дээр бидний хувьд бол үндсэн хуулийнхаа ерөнхий суурь зарчмаар байна л гэдэг ийм хариултыг өгсөн. За үзэл санааны хувьд бас парламент хуваагдaltaй энэ асуудал дээр байгаа нь бол бодтой. Бид хүн бүгдээрээ л мэдж байгаа. Өнөөдөр зүгээр ярьж чадахгүй л байгаа болохсон. Тийм байна. Миний хувьд бол зарчмын байр суурьал одоо илэрхийлсэн тэрний юу гэхээр 6 жилийн өмнө шийдсэн байсан асуудал одоо өөрөөр үл явах нь бол бас зарчмын хувьд бол буруу асуудал. За энийг тойрсон одоо бас их тийм олон янз бүрийн асуудлууд яригдсан. За тэмүүжин гишүүнтэй би уулзч ярьсан зүйл бол байхгүй.
Тэгээ энэ бас нэг тийм нэлээд хардлага дагуулсан юм сэдв болсон байлээ. Энийг бас хэлчихэн зүйтэй байх. Цаашдаа ч гэсэн миний хувьд одоо энэ асуудал дээр л зарчмын 6 жилийн өмнө илэрхийлжсэн одоо хэрэглэх газрын дарга багт илэрхийлжсэн одоо үндсэн хуулийн зарчим дээр бол байна. Уг нь кабинет бол нам харгалзахгүйгээр кабинетын зарчмаар ажилладаг л та. Тэмээ ажиллах хэвээр. Энэ удаагийн кейс болохоор кабинетын гишүүд маань засгийн газрын эсрэг ажиллаж байгаа юм дүр зургийг та бүхэн бүгдээр харж байгаа. За энэ бол өөрөө их төвөгтэй зүйл юм л. За сонголтондоо мэдээж яг ерхий сайд илүү хүчний харьцаа за тэгээд илүү тогтвортой байдал олон зүйлийг л одоо бодолцож кабинетын гишүүдийг бол одоо томилж байгаа. За яг үндэ ерхий сайд нэг тийм одоо өөрөө өссөн хүнээ нэг томилоод ич чаддгүй өндөө аль болохоор л илүү тийм тогтвортой байх ийм агуулга. Гэтэл кабинетын итгэл үнэмшил алдагдаад кабинет дотроос ер нь бол энэ асуудал бол анх үүссэн. За ингээд тэр хүмүүс маань бүлгийн одоо нөлөө бүхий гişүүд тэ одоо очиж нэгдсэн. За мэдээж олон нийтийн асуудал болсон. Надад ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон. За ингээд асуудал үүсчихдээ. Тэгэхээр яг ерөн зүгээр ерхий сайд бүхэн ер нь энэ асуудал дээр ингээд одоо өнгөрсөн энэ 30 жилийн бүхэл түүхийг хараад хэрвээ ерхий сайдууд бодтой үннийг хэлвэл дандаа л ард нь нэг юм л асуудал байна. Тэрнээс засгийн газар нэг парламент дотроос огторж ирсэн тохиолдол цөөхөн шүү дээ. Ер нь бол яг үнэндээ. Нийгэм талаасаа ч огторж ирсэн тохиолдлууд бол маш бага. Энэ үйл ойлголцол явчихдаг. Энэ үйл ойлголцол олон талаас гардаг. За дунд нь одоо нөгөө нэг одоо их ашиг за албан тушаал ботсон янз бүрийн хүмүүс самардаг. Буруу зүрх мэдээлэлүүд өгдөг. Ийм төлөвүүд бол бас болно. Тэгэхээр яг энийг бид нар ерөн зүгээр нэг талд нь ингээд нэг явандаа бол гаргахгүй бол цаашдаа тэгээд гүйцэтгэх засаглалын хэврээл байна. Энэ хэврээл байна. Ер нь энэ тогтолцооны асуудлыг бол аль нэг талд нь гаргаж шийдэхгүйгээр бид нар энэ засаглалын матлаас бол гарах юм л. Энэ ерөөсөө хувь хүмүүсийн асуудал биш. Би тогтолцоо ярьж байгаа байхгүй. Тогтолцоо ярьж байгаа. Өнгөрсөн энэ бүх цаг хугацаанд ингээд одоо үйл ойлголцлууд ингээд үүсэж байгаа тохиолдол хувь хүнээс ерөөсөө байгаагүй. Дахиад хэлж хэлбэл одоо хөрс утарга битэрийн дунд бол хувь хүний хувьд ямар ч асуудал байхгүй. Энэ өөрөө тогтолцоо. Тэнд одоо жишээлбэл зориудын мэдээлэл өгдөг одоо янз бүрийн ийм одоо хүмүүс байна. За дунд нь одоо янз бүрийн байдлаар ингээд зохион байгуулдаг тусгай албад байна. За ингээд тийм одоо дабл ийм одоо буюу ийм параллел бүтцсэн. Аль талдаа үүсчихдээ. Ийм асуудлууд бол одоо бас байна. Энийг тэгээд бид нар одоо аль нэг талд нь ингээ гаргаад шийднэ гэдэг нь ер нь бол одоо ерөнхийлөгчийн парламентаас сонгодог болох ёстой. Эсвэл хэрвээ бид нар парламентын цэцгэлтэй бол нэг үр парламент дангаараа ард түмний сонгогддог цорын ганц субъект байх ёстой. Тэгээд нэг л гүйцэтгэх засаглалтай байх ёстой. За эсвэл бид нар одоо муу нухаар сайн хэлждэг шиг одоо тэр нөгөө нэг ерөнхийлөгчийн засаглал руу гэдэг нь ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч засгийн газар өөрөө бүрдүүлэх эрхийг өгөх хэрэгтэй. Сонгочоод байдаг, юм хэмээр байдаг. Засгийн газрын тустай яваад байдаг. Ард түмэн шаардаад байдаг. Манайх болохоор ч яг ингээд нэг юм юу яг юм одоо дундуур нь хоёр гүйцэтгэх засаглалтай юм шиг нэг ийм асуудлууд ингээд байна. За тэгээ яг энэ орон зайн дунд бол хүмүүс бол одоо асар их тийм шургаа хийдэг ийм асуудлууд бол бас болдгийм билээ. Тэгээ яг парламент ер нь яг тэ засгийн газар чи хөөрхийн нэг тийм юутай штэ. Засгийн газар яг боддоор ер нь их тийм эмзэг байгуулга. Тийм асуудлууд гарахлаар одоо ерхий сайд үл яах вэ гэхээр нэг улс орны өдөр тутмын амьдралыг хариуцдаг учраас ер нь л тэгээ бууж өгдөг.
парламентар асуудал гараад төр улсад онцлоод ийм асуудал гараад ахаар за одоо тэгээд энэ нь одоо эдийн засагт хортой байх болов. За яшиг одоо энэ нэгээд нөгөө асуудал үүсгэж болов гэдэг ингээл ер нь ерхий сайдл боож өгдөг. Тэр нөгөө нэг өдөр тутмынхаа ажил улс орны асуудлыг боддог. За парламент бол маш хүчтэй институт. Улс төрүүд гарна азийн газраас шаардна. За ингээд засгийн газар парламент ерөнхийлөгч шүүгцэглэл за ингээд намууд